За юу байцааны төвчтэй ингээд өнөөдөр имжлэгтэй тавтаа морил би инстаграм дээр нэг чаленж маягийн эхлүүлээ явж байгаа. Мачаа дургуун нөхөртөө өдөр болгон гой амттай янз бүрээр баяжуулсан мачаа өгөөд тэгээд нөхрөө мачаа дуртай болгоод өөрийнхөө мачааныхаа бизнесийг дэмжүүлнэ гэсэн зорилготой бичлэгнүүд хийгээ явж байгаа. Тэгээд бичлэгнүүд маань маш амжилттай явж байгаа ч гэсэн манай нөхөр мачаа дуртай болох шинж юу нэ алга. Гэхдээ өчтөр амжилттай би мачаатай куки хийж гисэн. Энэ бичлэгнүүдийг үзэх хүсвэл миний Instagram хаяг руу ороорой. За миний Instagram хуудас маань өнөөдөр 20,000 дагагчтай болсон байна. За өнөөдөр болохоор би 20,000 дагагчтай зориулаад спешиал бичлэг хийх гэж байгаа. Спешиал бичлэг дээрээ анх удаа торт хийх чинь матчатай кейк гэж маш олон хүмүүс надаас асуусан. Би өнөөдрийнхөө 20,000-ийн спешиал дээрээ матча кейк хийх чинь. За надтай хамт матчатай тирамису хийцгээ. За тирамисугийн хийнгээ Instagram болон Facebook дээр би асуултууд авсан байгаа. Тэр асуултуудаа хамтдаа хариулангаа. Тэгээд та ямар тирамису хийх бол тээ харцгаая. Би анх удаа уусаа хийж байгаа. Тэгээд so excited. Хамгийн эхлээд биднэрт маскарпоне өндөг хэрэгтэй. Strawberry tiramisu кейк хийж байгаа. Тийм болохоор өндөг хэрэгтэй. Өндөг гинээс боловч. Strawberryтэй tiramisu кейк хийж байгаа болохоор strawberry хэрэгтэй. Whipping cream, strawberry jam, сахар хэрэгтэй. Lady finger гээд tiramisунд хэрэгэлдэг. Нарийнхаа ийм боо гэх юм уу? Гар миксер хэрэгтэй юм байлээ. Тирамису болохоор ер нь бейкери бол биш байх гэж бодсон. Яг чи бейк хийхгүй штэ. Тийм болохоор хэдүүлээ. Хамгийн анхны бейк биш кейк хийх. Кейк болохоор би энд ийм саунд хийх чинь ийм жоохон талхсан юм шиг. Матча павдра эхлээд нэг савн дотор ингээ хий чинь. Савн дотроо хэдүүлээ одоо халуун ус хийн. За тэгээд хэдүүлээ виски хийх хэрэгтэй. За энийгээ хийж хоорондоо хэдүүлээ бас жоохон сонь санаасаа хуваалцъя. Бичлэгээ хийгээгүй нэлээд удлаа. Сүүлд ч баг Сидней явдаг бичлэгээл хийсэн байх. Сонин сайхан гэвэл би бас сургуулаа төгссөн. Тэгээд Монгол явчаад ирсэн, сургуулаа төгссөн. Ер нь зөндөөлөх юм боллоо дөө. Аяа өөрхөн тусдаа channel нээсэн. Та хэд манай хуучин Аяв2-ыг бүр эхнээс нь үздэг байсан үзэгчд байвал Аягийн channel нээснийг мдээгүй байж магадгүй. Та хэд ороод бичлэгнүүдийн үзээрэй. Үнэхээр сонирхолтой. Цаа чи ер нь гоё экстрим тийм гоё аялал маяллын влогууд оруулна гэсэн. Хоёр амны албаг сахар хийн. Дахиад үргэлжлүүлээд виски хийх юм байна. Ингээ гоё хутгах юм байна. За тэгээ амьдралын апдейт нэг тиймэрхүү байна. Би болохоор энэ channel дээрээ ерөөхдөө үргэлжлүүлээд юмаа хийгээ явна. За дараагийн үе шат болох хэдүүлээ чихрийн сироп бэлтгэх юм байна. За энэ болохоор 100 г шугар байгаа. 100 г сахарын дээрээ за ойролцоогоор нэг 125 мг ус ингээд хийгээд тэрийгээ цаа хутгаад өгнө. За саяны чихрийн энэ сиропо баг зэргийн гал дээр буцалгах нь энэ хооронд хэдүүлээ өндөгний шар хэрэг болно. 4 ширхэг өндөгний шарыг хэдүүлээ цагаанаас нь ялгаж аваад 5 дотор ялгаад авчи. Би энэ юмаа хийж хооронд асуултанд хариулна гэж өгнө бодсон. Тэгсэн чи ямар амар цавгүй юм бэ? За өндөгнийхөө шарыг гоё ингээд хутгацсан байгаа шүү дээ тий. Тэрлүүгээ ингээд маш багаар юугаа хийх юм бэ? Саяны чихрийн сиропо хийгээд өгөх юм байна. За энийгээ хийж хоорондоо хэдүүлээ гоё Instagram дээр яг юу болоод байгаа талаар ярилцъя заяа. Instagram дээр би ингээд 5 билүү 6 өдрийн өмнө би бичлэг хийж эхэлсэн. Тэгээ энэ бичлэг маань болохоор нөхрөө мачаа дуртай болох баг зэргийн чаленж маягийн бичлэг. Ер нь мачаанд амар дургу. Тэгээ би ингээд Монголд мачаны бизнес нэмээр байна, эхлүүлмээр байна гэд хэлсэн чинь цаа чи ер нь намайг нэг дэмжихгүй байсан байхгүй яа. Тэгэхээр өөрөө мачаанд дургу болохоор би ер нь эхлээд аяаг мачаанд дуртай болох хэрэгтэй байна гэж бодсон. Тэгээд энэ бичлэгээ ер нь эхлүүлэе гэж бодсон байхгүй. За тэгээд миний нөхрөө мачаанд дуртай болгож байгаа бичлэг өдөр болго ингээд Instagram дээр ороод явж байгаа. Чихрийн сироп тэгээд өндөгний шар хоёроо нийлүүлээд гар миксерээр ингээ миксер дүнгүүт нэг иймэрхүү болоод ирэх юм байна. Нэг юм креми. За энэ ерөнхийдөө бол гайгүй ингээ болчлоо гэж үзтлээ. Хэдүүл одоо маскарпоне хийсээ нэг юм том төмбөн дотор дахиад хийн. Энэ юмаа хийж хооронд одоо хэдүүлээ Instagram дээр юу болоод байгаа мэдсэн болохоор
хэдүүлээ асуултандаа хариулж эхлэе. Тэгээ матча павдраа дахиад нэмнэ. Хүүхэдтэй юу гинэ? 2 хүүхэдтэй. Матчатай хуушур, матчатай цөөвөн гэдэг байгаа байхгүй юу? Энэ бүр амар матчатай пицца. Йоо төмстэй матча хийгээрэй гинүү. Төмстэй матча ямар бас крул сонсогдож байна. Наад хүн чинь матча уух дургуй байна штэ. Одоо болчлоо гэхгүй юу? Ходоодын цоортол матча өгөх. Нөхөртөөгөө хэдэн он танилцсан бэ? Мэддэг болоод 1-2 жил болцсон байдаг гэсэн. Тэгээд бүр яг танилцсан гэвэл 2018 оны сүүлээр юм уу? За, матчаны павдер байгаа юм аа. Яг яаж найруулвал гоё болох вэ? Нэг л гоё болж өгдөг вэ гинэ. Миний одоо Instagram дээр хийж байгаа гоё жорнуудыг дагаад хийгээрэй заяа. Тэгэхээр амар гоё л. Шүдний сойц дээр нь матча тавьчих гинэ. Йоо. Матчанд дуртай болох шинж юу н байх шүү байна. Монголдо бизнесээ хийх юм уу гэд тийм асуулт бас байсан. Монголдо бизнесээ хийн. Хүмүүс намайг матча кафе юу нэх гэдэг нэг бодоод шүү лээ. Би болохоор өөрийнхөө энэтэй адилхан ийм матчаны брэндээ гаргах гэж байгаа байхгүй юу. Тэг мэдээж хамгийн чанартай, хамгийн одоо дээд зэрэглэлийн церемониал болон премиум матчаг би Японоос оруулж ирээд өөрийнхөө брэндийг гаргая гэж бодож байгаа. Тэг миний бизнесийг хэмжээрээ. За одоо саяны нөгөө маскарпоне чиз маань ийм болцсон байна. Энэ дээрээ whipping cream нэмээд whipping cream, маскарпоне чиз хоёр маань ийм боллоо. За түрүүнээс хойш хийсэн хоёр ийм креми юм а хоёулаа ингээд хутгаад холиод хоёр холсон юмн дээрээ хэдүүлээ strawberry banana нэмье. Одоо хамгийн гоё хэсэг нь болох lady finger нөгөө хамгийн ихэнд хэдүүлээ бэлдэж тавьсан энэ нөгөө матчаныхаа сироп штэ. Тэр лугаа ингээд дүүрээд маань эхний layer маань ингээд явлаа. Крем ингээд ер нь жигэд тараах хэрэгтэй мөлий. За эхний layer ингээд явчлаа. Хоёр дахь бас яг адилхан lady finger-ээ 50. Гэхдээ тавихаас өмнө strawberry-гээ би ингээд хэрчээ бэлд. Хоолны бичлэг бол үнэхээр ажиллагаатай юм байна. Би Instagram дээрээ бас хоолны reel оруулдаг болъё гэж бодоод байгаа. Маш их хөдөлмөр байт юм байна. За тэгээд ер нь асуултуудаа харсан чинь ихэнх нь болохоор бит хоёрын хайрын түүхийн талаараас асууж гин хизээ амар хөр харагдаж байна. Хамгийн гол нь матча чинь ийм жоохон гашуун дуу, ургамлархаг юм амттай штэ. Тийм болохоор матчанд дургуй хүмүүс байвал тэрийг ингээ хамгийн гол нь зөөлөхийн тулд тэрийг ингээ гоё strawberry-гээр гоё зөөллөд явж гин. За ингээд хоёр дахь layer маань явлаа. За хэдүүлэнгийн хийсэн хамгийн анхны тирамису матча кейк ийм боллоо. Би болохоор матчагаа ийм нэг матчаныхаа нутгийг айгуугаа юм жиг цацаж чадсангүй нэг юм шүүр байхгүй болохоор та яг дээгүүр нэгээ саяны ингээ олон layer явсныхаа дараа тэр матчаныхаа нутгийг ийм гоё жиг цацаад өгөөрэй. Тэгвэл ийм гоё олон. За 1-2 цаг хөрчин дотор жоохон ингээд байлгаад сет хийлгээд тэнгуут одоо крем ремэн хоорондоо нийлээд ингээ биелэгжээд маш гоё болно. За тэгээд миний хамгийн анхны кектэй кекийг хэдүүлээ хамтдаа хийлээ. Тэгээд энэ кек маань ямар болсон гэдгийг өнөөдрийн миний Instagram дээр орох reels-ээс үзээрэй. Энэ матча кекээ нөхөртөө идүүлнэ. YouTube-ээс орж ирсэн бол YouTube-ээс орж ирлээ гэд миний одоо нөхөртөө матча дуртай болгох чаленж юм энэ доор бичээрэй. YouTube-ээс орж ирлээ гэд. Миний рецепиг дагаж хийсэн бол намайг Instagram дээр бас меншн хийгээрэй. Мэдээж YouTube суваг дээрээ subscribe хийж амжаагүй бол subscribe-а дараарай. Дараагийн имжлэгтэр уулзтлаа. Түр баяртай. Удахгүй ойр ойрхон имжлэг орох болохоор та заавал subscribe-а дараарай заяа. Баярлалаа.